болохоор зэрэг яг одоо энэ мэдэрч байгаа мэдрэмжээ илүү удаан мэдрье. Одоо инээж ин л да. Утгагүй тэгээд 24 цагийн дараа уйлсан байж байгаа хаа. Уралдаан болох газрынхаа техникийн зөвлөгөө рүү явж байна. Бид ийм болуулаа явж байна. Тэнгис далай, тэнгэр далай хоёр нийлсэн. Байж байна. Are you doing it? It's for sportsmen. Өглөөний 6 цаг. Одоо яг 12 км хүрсэн байна. Тэгээд ийм гоё дантаа ирсэн. Вау. Ямар байна? Цаг байна. Хүчтэй. Гоё. Харагд хамгийн өндөр зэг дээр ирсэн байна. Одоо 2 км дуслаа. Өчтэй шүү. Well done, and now you have to take your glasses off so you can get the medal. Өдөр өглөө шийдээд хүсэглийн 2 нарны хооронд гээд олон улсын одоо маш олон жил үргэлжилж байгаа түүхтэй ийм гоё trail гүйлтэнд оролцох гээд явж байна. Тэгээд одоо болохоор зэрэг өглөө 6 цаг болж байна. Хүргэж байна. Хайраараа хүргүүлж байна. Тэгээд одоо юу болох юм? Before it's not a game. It's Жирээд оруулах учраас замаа дуусгаад амжилттай өөрөө өөртөө 8 цагийн туршид хол яваад дахиад хоолгүйгээд ирэхэд дотор хүмүүс маань өөр мэдрэмжтэй болсон байхаа даа гэж бодож байна. Тэгээд замдаа уулзцгаая. Зулаа маань хамгийн анх надад энэ 2 нарны хооронд гэдэг trail-ийг хэлсэн байгаа. Тэгээд бид хоёр хаана ирсэн гэж хүсэж ирсэн. Гэтэ яг нөгөө өөрийгөө бити амар хүчлээрээ тэгээд амар хамаг хурдаараа гүөх гэж хамаг хүчээ гаргаад ах хэрэггүй. Тэгээд яг нөгөө замаа сайн хараад тэгээд эргэн тойрноо бас ингээ хараад дуулсаа хараад баясаад тэгээд гоё нөгөө гүж ахтаа ингээ яг гүйлтийнхаа гол утга учирыг ойлгоод яах юм бол нөгөө гоё байгальд ирсэн байгаа бол тэрийг гоё enjoy хийчихгүйгээр л гэж хэлнэ. Хамгийн чухал нь болгоомжтой юм байна. Тэгээд сонирхолтой нь бид нар бүр хатгалаас жанхаар үрсэн байсан чинь 100 км-тэй жаа хүмүүс буцаагаад мөрөн хатвал орно гэж тий. Вау. Сонирхолтой юм аа. Цаанд ямар санагдаж байна? Надаа одоо би бүр ингээд шал өөр төсөөлтэй байж байгаа. Бүх төсөөл маань нуран оноод тэгээд өөртөө амар ихтгэлгүй болж байна. Тэгээ маргааш одоо юу болсон байхыг сайн мэдэхгүй маргааш.